За тэгвэл зарим иргэний хувьд ч төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон төлөөлөгчдөд бодиттой хариуцлага тооцох эрх зүйн механизм сул байна гэж үзлээ. Тиймээс Монгол Улсын их хурлын гишүүдийг эгүүлэн татах ёс зүйн болон улс төрийн хариуцлагыг нь чангатгах шаардлагатайг мөн хөндөж байгаа юм аа. Тэгээ улсын их хурлын гишүүд зарим нэг гишүүд тэр зүгээр ярьж байгаа байр байдлын тэр жоох эгүүдүүд талдаа харагдав. Ёс зүйн талаасаа тий. Их хурлын гишүүн байна гэж ард түмнээс төлөөд сонгогдож байгаа улсууд бас жоох ард түмний төлөөл болсон улсууд ер нь тэр утгаараа ч гэсэн бас ард түмдэд нөлөөлөл тийм ээ бас хажаа тиймэрхүү тал байх бах. Тэгээ ер нь жоохон тийм ёс зүйгүй тийм үйл ажиллагаатай харагдаад байгаа тийм улсуудыг бол эрүүлэн татах нь бол зөвхөн хувийн миний хувьд зүйтэй байхад гэж бодчих. Эрүүлэн татсан дий шүү дээ. Хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Тооцох байх хэрэгтэй гэж бодсон шүү дээ. Шудраг бас байгаад байгаа л угаасаа үнэн байгаа шүү дээ. Ард түмний өдөн дээр шудраг бас ил харагдаж байгаа шүү дээ. Хурлын гишүүд ерөөсөө хууль батлах хэрэгтэй шүү дээ. Тий ард түмний төлөөж гарч иж байгаа. Тэр нуудаа манай улс оронд хэрэгтэй хууль дүрм ямар юм тэрийг санаачсан тэрийг батлах. Тийм л үүрэг зорилготой байна. Тэрнээс нэг гарч ичээд одоо энэ мэдгүй зарим нэг зүйл дээр бол дэмэл юм шиг гэдэг хувийнхаа амьдралыг олон нийтээр гаргаад олон нийтийн өмнөөс нэг ард түмэн буруутгагдсан чиг шимний зарим тийм үйлдэл гаргаад байгаа. Энэ бол зүгээр зөв л гэж бодож байна. Улсын хурлын гишүүд ажиллаа хийж чадчихна уу? Зарим нь чадахгүй байгаа шүү дээ. Таны хувьд яг ямар гишүүд ажиллаа хийхгүй вэ? Чуулганы хуралдаандаа суухгүй байгаа гишүүд ихгүй байгаа нөгөө ажил ирэхгүй байгаа гишүүд ер нь бол угаасаа хийж чадахгүй байна л гэж үзэж байна. Тий. Эргүүлэн татах шаардлагатай. Шаардлагатай. Миний хувьд бол шаардлагатай. Ер нь энэ хариуцлага тооцох хууль хэрэгтэй байгаа юу? Хэрэгтэй шүү дээ. Дээчүүл ямар яан тэгэл дооцуулна тий. Бас ажлаа хийгүүлүү тий. Дээчүүлэн толгой нь гайгүй сайн ажиллаж ээж л дооцуулна бид идэж ажилласан шүү дээ тий. Ер нь бол улсын их хурлын гишүүдийг бид нар сонгосон шүү дээ. Бид нар сонгосон юм бол буцаагаад татах нэг эрх нь байх ёстой л гэж бодож байна. Ёс зүйтэй байх хэрэгтэй шүү хамгийн гол нь тий. Энэ уулаасаа биднээс чинь сонгосон юм чинь энэ эргүүлэн татчих тэр хариуцлага тооцох нь шүүхтэй болов. Хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Тий, хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Гол нь ил тод. Тий, ил тод. Тэгэхгүй бол тэгээд одоо жишээ нь би иргэний хүний хувьд ямар нэгэн байдлаар одоо хуулийн хариуцлага үлээхэд ил тод байдаг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан. Тий, тийм л. Тий. Тэгэхгүй бол нэг бүрийн эрхтэй нэг дарахтаа нэг хаан юм шиг тийм байж болохгүй л дээ. Уул нь хариуцлага тооцдог л байх хэрэгтэй байх та. Угаасаа л ерөөсөө хууль мөлдөө хэрэгжүүлдэг шүү дээ. Өөрснийгөө өмөрөл өчнөөнөр идэж уучаал тэгэл хит тоноол хамаг юм алга замхрал алга болчихдог шүү дээ.